хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Гэхдээ нэг тодруулах зүйл байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ер нь ингээд энэ жил хавар юм уу намрын чуулганы аль нэгд нь орж ирэх юм байна гэсэн ойлголттой байгаа. 10 онд баталсан аюулгүй байдлын үзэл баримтлал болохоор үндсэн 6 бүлэг явж байгаа. Зөвхөн мэдээлэл бол одоо ямар ойлголттой вэ гэхээр тэр анар гишүүн бид хэд санс солилцсон. Одоо энэ хэрэгжиж байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал маань нэг хөндлөнгийн судлаачдаар харахаар нэг 70% хэрэгжилттэй явж байна гэдэг. Яагаад хэрэгжихгүй 30% гэхээр нөгөө хугацаа заасан зүйл их байгаад байгаа. Жишээлбэл одоо 2020 он гэхэд гэж байгаа. Одоо 6 жилийн өмнө гэхэд эрчим хүчний бие даасан хараа тус байдлаар 100% бүрэн хангадаг болно. Шатхууны хувьд ч гэсэн бүрэн хангадаг болно гэд баахан зорилгоо тавьчихсан. Тэгэхээр одоо бол энэ босруулагдж байгаа төсөл нь болох юм бол 2 хуваагдаад нэг нь яг ингээд одоо тунхаг зорилгын чин чанартай зүйлс нь яг хөдөлшгүй зүйлс нь нэг хэсэг. Нөгөө талдаа болохоор яг энэ зорилттой хугацаатай зүйлүүдийн арай нэг өөр одоо акшн план маягаар гаргая гэд явж байгаа юм байна гэж ойлгосон. Тийм ойлголттой байгаа. Тэгээ ер нь бол бид нар ингээд юм болгон дээр л нэг баталсан зарчим богино дунд урт хугацааны бодлогодоо юм нийцэх ёстой. Тэр энэ одоо яг энэ гарч байгаа хуулийн төслийн танилцуулга маань яг энэ шинэ босруулагдж байгаа үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтаа ер нь зохих мэргэжлийн одоо албан харилцааны журмаар нийцэгдэж байгаа тал дээр та нар ажилласан уу? Гэдэг нь бол нөгөө аюулгүй байдлын үзэл баримтлал маань ойрын 1-2 чуулганы хугацаанд ороод ирдэг. Тэр маань энэ одоо хуулийн үзэл баримтлалтайгаа уялдж байгаа юу гэсэн нэг асуулт байна. Зүгээр ажлын хэсэгт хэлэхэд жишээлбэл 4.1.16 дээр жишээлбэл том үсгээр ихэлсэн, бусдад нь болохоор жижиг үсгээр ихэлсэн ч гэдэг юм уу, ийм нэг юм редакц техникийн ажлууд байна шүү. Тэн дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. За, Батлууд сайд Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За, Эрдэнэт гишүүндээ баярлалаа. Манайхан тэр редакцийн шин чанартай асуудлуудаар ажлын хэсгийнхаа анхаарал ажиллаж байна гэдгээ хэлье. За, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал болоод бусад одоо хууль эрхцэн хүрээнд одоо нийцж байгаа юу гэдэг асуудлыг та асууж байна. Тэгэхээр бид хүн бол үүнтэй бүх зүйлээр нийцүүлэх одоо цаг үед болоод ирээдүйн цаг үед одоо бас ямар байх нөхцөл байдал байгаа гэдэг дээр бас тодорхой хэмжээний хэлэлцүүлэг, судалгаа, шинжилгээний ажлууд давхар одоо хийж хэрэгжүүлсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг одоо боловсруулан өргөн барьсан байгаа. Тийм учраас одоо ямар нэгэн тийм зөрчилдөх агуулга шинж бол байхгүй гэж одоо ойлгож байна.